Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалын хүрээнд улсын хурлаас баталсан 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд хамтран ажилладаг Бөгөд найрамдах Солонгос улсын засгийн газрын харьяа хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Монгол дахь төлөөлөгч Копия Монгол төвийн 2024 оны хамтарсан төслийн жилийн эцсийн тайлбарл боллоо. Тус хурал Копия Монгол төвийн захирал Оо Мёнгю, Монгол улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр болон удирдах хорооны гишүүд оролцож төслийн үр дүнг дүгнэх, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. За манай төслийн гол үр дүнгээс дурдах юм бол Улаанбаатарын төслийн хувьд болохоор төсөл эхлэхээс өмнө Монгол улсын дотооддоо үйлдвэрлэж байгаа хэмжээнд Улаанбаатарын нийт хэмжээ 3 орчим хувь байсан бол өдгөө бол 20% давсан байна. За энэ бол Монгол улсын ургамал газар тариалангийн хүрээлэнтэй хамтран бол энэ хугацаанд бол төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Малаа чухал салбарын төслийн хувьд болохоор Монгол орон тохиромжтой тэжээлийн үр болон тэжээл тарих технологиг Монгол малчцад сургаад түүнээс гадна ферментжүүлсэн тэжээл бэлтгэх технологиг бол зааж өгсөн байгаа. За үүний үр дүнд болохоор өнгөрсөн өвөл гарсан зууд бол маш хэмжээний том зууд Монгол улсад нүүрлэн нийтдээ 5 сая орчим мал бол хоригдсон байгаа. Гэтэл бол яг манай төсөлд оролцож байгаа загвар сумын малчдын хувьд бол нэг ч мал хоригдоогүй гэсэн юм нааштай сайн үр дүн гарсан байна. 하지만 우리 시험 사업 지역에서는 өнөөдөр Копи Монголын 10 жилийн ойн хүрээнд маш олон төсөл хөтөлбөрүүдийг 10 жилийн хугацаанд Монгол улсад хэрэгжүүлж ирсэн. Хөдөө аж ахуйн салбарт сүүний бидний 46%-ийг бол гаднаас импорт авч байгаа. Энэний эсрэг Копи Монголын маань иргэжлээс сүүний чиглэлийн хөрийг Монголд оруулж ирж нутагшуулах тийм томоохон төсөл хэрэгжүүлж эхлэхээр танилцуулж байна. Мөн энэ жил хэрэгжсэн бас нэг томоохон төсөл нь болохоор цагаан будааны үр сортыг Монгол улсад нутагшуулах туршилтын ажлыг 3 аймагт хийсэн. 3 аймагт хийсэн туршилтын 2 туршилт нь амжилттай болсон учраас иргэжлээс Монголд нутагшуулах технологийн ажлыг баталгаажуулаад 2 дугаарт үрийн сортоо баталгаажуулах, 3 дугаарт үйлдвэрлэж шилжих ажил руугаа иргэжлээс орж ийн. Тэгэхээр Монгол улсад цагаан будааны тариалтыг шийдэх цаг хугацаа маш ойрхон байна. Энэ нь өөрөө хөрс аж ахуйн салбарт дистрилтгийн мэдээж бид нар мал аж ахуйн салбараа, газар тариалан, хүнс үйлдвэрлэлийн салбараа Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлахаар хэрэгжүүлж байгаа маш том төслүүдийн хүрээнд маш олон ажлууд явагдаж байгаагийн нэг хэсэг ажлууд нь бол энэ олон улсын байгууллагуудын санхүүжилтээр дэмжлэгээр явагдаж байгаа ажлууд маш чухал байгаа. Энэ нь өөрөө Монгол хөрс ирүүл байж, хүнс ирүүл байдаг, хүнс ирүүл Монгол хүн ирүүл байдаг гэдэг энэ хутгуунтай маш ойрхон ингээд орж иж байгаа ийм төслүүд явж байгаа юм. Копия Монгол төв нь одоогийн байдлаар Монгол орон тохиромжтой ферментжүүлсэн тэжээлийг нутагшуулах, бөөрийнхий сонгоны механикжуулсан тариалах технологи нэвтрүүлэх, ногоон бордуурыг ашиглан улаан буудаан ургацыг нэмэгдүүлэх зэрэг үндсэн 3 төсөл хэрэгжүүлж байгаа юм а. Энэ бол манай Монгол Улсын үдээсэн сургуулийн эрдэмтэн судлаачдын эрдэмтлэг судалгааны ажлын үр дүнд бий болсон шинэ бүтээл, шинэ үйлдвэр, шинэ сортыг үйлдвэрлэж нэвтрүүлэх, инновац болгох, эдийн засгийн хэрэгжилтэнд оруулахад бол энэ олон улсын төсөл хөтөлбөрийн ач холбогдол маш их байгаа. За манай сургууль дээр бол олон улсын томоохон олон төслүүд хэрэгждэг. Тэрний нэг нь бол энэ Копия Монгол төсөл хэрэгжүүлж байгаа ийм дөрвөн төрлийн томоохон төсөл байгаа. Монгол улсын энэ уур амьсгал насан зохицсон энэ шинэ сорт шинэ үйлдвэрүүдийг бий болгоход мэдээж хамтын ажиллагаа маш их чухал байгаа. Гэж байгаа олон улсын төсөл хөтөлбөрийн үр дүн дээр бол технологийн төвөгцсөн орнуудын энэ үйлдвэр ухсаа сортууд бол манай Монгол орны хөрсөнд амжилттай урах юм байна гэдэг нь энэ төслүүдийн үр дүнд бол батлагдчихэ. Ер нь бол Монгол улс жилдээ нэг 3000 орчим тонн буудаан нутагсан сортын илүүдэр шаардлагатай байдаг. Тэгэхээр одоогийн байдлаар Таны ургамал газар тариалангийн хүрээнд дээр 400 орчим тонныг бид нэр үйлдвэрлэж байсан. Тэгэхээр энэ тоо хэмжээг илүү ахиулахын тулд Копия Монгол төвтэй үндсэндээ 2023 оноос эхлээд энэ төслийг хэрэгжүүлж ажиллаж байна. Тэгэхээр энэ төслийн үр дүнд ургамал газар тариалангийн хүрээлэн дээр буудаан нутагсан сортын ялангуяа дахин 144, 160, 193 зэрэг сортуудын элит супер элит шатны үрийг дахны хүрээлэн дээр үржүүлээд нэг шат ахиулаад буюу нэг шат залуу настай үр үржүүлээд энэ үржсэн өрүүдийг элит үр үржүүлгийн эрхтэй хувийн компаниудад хөдөө аж ахуй корпорацаар дамжуулж борлуулад за иймэрхүү замаар Монгол улсын буудаан үрийн элит үрийн хэрэгцээг бүрэн хангах ийм тогтолцоо ийм сүлжээг бий болгох ийм зорилт тавиад ажиллаж байгаа. Мөн Копия Монгол төвөөс 2025 онд Монгол орон тохиромжтой мал аж ахуйн дэвшилтэт модель хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, импортын бүтээгдэхүүний тоог хэмжээг бууруулах, дотоодын хүнсний бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилготой төслийг хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.